биш юм байгаа юм. Бас нэг энэ чинь олон талын ажил хөдөлთა. Яг гэвэл энэ стратегийн хөгжлийн цаа талд нь хууль эрх зүйн болохгүй байхгүй. Чи зүгээр энэ юм даа биш. Тэгээ газрын төсний хууль гэхэлэр баталчихгүй байна. Засгийн газар их хурл ерөөсөө баталчихгүй энэ ашиг сонирхлын зөрчил байдаг. Яг үүндээ бид нар байгаль орчин гэхээсээ илүү бас цаана технологийн асар их зөрчил явагдаж байгаа. Тэгэхээр буруу технологиор хэрэгжилж байна. Үндсэндээ Монгол баялагийг бол бид нар бас авч чадахгүй байгаа шүү дээ. Өртөг өндөртэй компани зардал өндөр өртөг гаргадагтай адилхан өндөр өртөгтэй их баялаг бол гадагшаа алдчихж байгаа. Одоо датуу нөгөө хураан татвар роялти гэдэг байгалийн баялаг ашигласан төлбөргүй явж байгаа чи. Тийм асуудал бол. Таас яг сая ашиг сонирхлын үүднээс гэдээ ярьлаа л да. Тэгэхээр нэг зүйлийг тодруулмаар нь ерөнхийдөө сая яг шүүх хурал болж байхад газрын тосны газар Петро Чайна дачин тамсаг компани талдаас орж байна гэх хардлагыг ч бас нийгэмд иргэд бас ярьж байна л да. Үнэхээр яг шүүх хурал дээр ийм асуудал болсон юм уу? Зүгээр би бол нэг гайхсал да. Тэнд бол нот хоримтын бүх юмар ингээ гаргаад тавьсан. Тэгээд 3 ч дээр газрын төсний газар орсон. Уг нь газрын төсний газар бол гэрээлэгч тал байгаа. Засгийн газрыг төлөөлж гэрээлэгч. Нөгөө талаас бол Петро дачин тамсаг. Тэгэхээр гэрээлэгч тал бол харилцсан эрх үүрэг харилцсан хүлээгээд хариуцлага хүлээж явах хэрэгтэй газар байхгүй. Тийм учраас засгийн газар технологи бусад байгаль орчин энэ бүх юмнуудыг бол хандаа Монголын иргэдийн тухайн газрын иргэдийн өмнөөс бид нартай хамт ингэж хамгаалах хэрэгтэй газар. Гэтэл нэг талд орцоо одоо бидний эсрэг компаниуд нэгдсэн бидний эсрэг ингэ явж исэн жоон гайхал төрсөн зүгээр би газрын төсний газар биш юм байгаа гэдэг. Тухайн оролцсон тэр мэргэжилтэн гэдэг холбогдох улсууданд арьсан юм билгүй. Би л тэгж л ойлгохоос. Тэгэхдээ байдал дээр бол бас тийм байдаг шүү. Зүгээр би газрын төсний газар гэхээс илүү эрс баялаг эрчим хүчний яам бол энэ хуульд энэтэй яг энэтэй холбоотой энэ хууль эрх зүйг бол гаргаж өгөхгүй. Одоо хүртэл хойшлуулад явж байгаа. Энэ бол ашиг сонирхол байхгүй. За тэгэхээр бас нэг цонхоор нэвтрүүлэг шууд хүрч байгаа. За 7013 тэг 11 гэсэн дугаарт бас үзэгчд холбогдсон байна. Байна уу? Сайн байна. За таагаар орой минь түргье. За баярлалаа танд ч орой минь түргье. Маш чухал нэвтрүүлэг явж байна. Тэгэхээр ийм байна да. Ерөөсөө энэ газрын тус нөгөө Соко олгод Америкийн компани хятадууд зарч явсан тийм үү? Яг хэдэн төгрөгөөр зарсан бэ? Хэдэн доллараар зарсан бэ? Хоёрдугаар асуудал нь одоо энэ үйл ажиллагаа энэ хятадын энэ компани Монголын тэр нефтийг зөөгөөд хичнээн жил болж байна. Энэ хооронд хичнээн баррел нефт одоо тонн шилжүүлээ явж. Хичнээн тонн нефт зөөгөө явчих. Нэрөө энэс манайх татвар авчихсан болоод хэдэн төгрөгийн татвар авчих боломжгүй. Тэгээ энэ над Дорн таймд матцсан мэдчим Монголын армийн маттын дэвид гэж байсан. Би өөрөө офицер хүн тийм үү. Тэгэхэд ийм сайхан газар одоо ингээд нөгөө зээл гөрөөс одоо энэ чинь хэдэн сая миллиардаараа байж байгаа. Ийм газрыг ингээд хорлон сүтгэчээд та нарын энэ тавьсан нэг тэрбум төгс хохирлын хаан чүрхгүй шүү дээ. Тэгээд энийг өндөр тавьж 100 тэрбумыг нэгж яагаад боддгоо. Тэгээд тэр газрын тосныхан болоод эрчим хүчний яамны зоригч төрөд бүгдээрээ хужаалар. За баярлалаа. За баярлалаа. Тэг яг бид нар жилдээ бол 1 сая баррел гэдэг байгаа юм. За нийт 10 гаруй сая баррелийг л зөөцсөн юм байна лээ. Тэг яг энэ үний хэлдэг зөвлөлтөө технологийн дагуу зөөгөөгүй. Хандаа бид нар нийт нөөц гэхэд 110 сая гэдэг байхад тэрний 10% авна л гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр 10% авна гэдэг чинь бол болдгүй юм л да. Энэ бол өөрийнх нь нөгөө газрын ундраар нь авна гэсэн үг. Эний чинь доод нь 30-аас 40% авах хэрэгтэй юм. Тэгэхээр энэ технологиг барихгүй явж байгаа. Тэгэхээр энэ хохирол бол би хэлсэн шүү дээ. Энэ бол зүгээр одоо наазахын 11.1 зөөхөн гад хийцэн хохирол байгаа. Энэ бол жишг тавьсан хохирол болохоос биш. Энэ тэрүүм 100 тэрүүм хэдэн тэрүүмээр хэмжигдэхгүйгээр маш их хохирол учирж байгаа. Дөрөвчийн хэлдэг гомдолдог мөнлөлтөө зөрг сайдын хувьд бол одоо тэр хуулийг гаргаж өгөхгүй. Бид нар зэрэгцүүлэр хууль өгсөн байгаа шүү дээ. Иргэд анх удаа хамтарч хуулийн төсөл барьсан. Тэр хариуцлага тавьж одоо хурцсгай мэрэгжлийн усуд хийсэж штэ бид нар хамтарч тэгэхээр тэр хуулийн бүр эсрэг сулруулад хариуцлагыг байхгүй болоод ийм хуулийг хийгээ явж байгаа. Дахиад үзэгч болгоцсон байна. Байна уу? Орой минь түргье. За баярлалаа орой минь түргье. За. Холбогдсон байна та? За баярлалаа орой минь түргье. За та ямар асуулт асуух вэ? Хамшийн ордын тухай ярьж байгаа юм те. ийм систем байгаа нь хамшийн ордын чинь вацуул яриад өгсөөр бол өсөлтсөн хуваах гэрэл байж байхгүй юу? Энэ чинь бол бигшитер 100 гаруй жилийн өмнө бүр бигшитер бүр ийм машин энэ байхгүй
өөрсдөө өргөн машина дохоо бүртгээд хийгээд ингээд бүтээгч угаах гэдэг байна. Энэ цагт бол бүтээгч угаах хэрэгэлтэй ихний бараа нэг юм хэлээд байхгүй. Багтаад юу шийдэхгүй иргүү армааднаас болж байна. Би одоо хөдий хоолыг тоос явуулнаад 200 мянганы зургийг хийсэн. 200 мянганы зургийг аваад 50 мянганы зургийг. Одоо Монголын энэ газар нутгийн ингээд 200 мянганы зургийг 2 км-ийн зайтай ингээд яваад бүх орд газрыг хэлбэлээд ингээд тавьчихсан. Одоо тэр чинь одоо өнөөдөр хүмүүс шууд биеийн юм дээр авчирдаг яагаад гэвэл судалгааг нь хулгайлж аваад тэгээд ингээд стержийн зараад ингээд баргын баялаг тоглож байгаа. Яагаад чи За баярлалаа танд. Энэ учраас интернет одоо хамгийн гол бүтээгч хуваах гэрээ гэж танаар ярьдаг. За. Тэгэхээр бас бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж ярьж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь бас нэг 10% нь манад үлдээд үлцийн хувинд гадагшаа гардаг зүйл яриад идэг шүү дээ. Та үүн дээр юу ярих вэ? Үгүй бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг хондоо юу л дээ. Тухайн гаргасан бүтээгдэхүүнээ яаж авах вэ? Тэгээд тэрийг дотоод юу зардал нэг өртөх тосмос ялгчдیں۔ Зүгээр манай одоогийн гаргаж ирснээр бол 40% харьцаатай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгаа. Тэгэхээр энэ бол бас алдагдaltaй гэрээ зүгээр өмнө нь бол өөр нууц гэрээ хийгдсэн байсан гэдээ бид нар хөцөлсөн шүү дээ. Сүүлдээ яг ил байгаа нөө бидэрт байгаа гэрээг нууц гэрээ ил болчлоо гэж тавьчихсан болохоос биш. Яг хардталтаар бол 20% мөвтэй байсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд бол дууссан. Энэ үзэгч өмнөх үзэгчдээр ингэж асуусан шүү дээ. Монголд яг одоо газрын төснөөс яг тэр тамсгаач гэдэг юм уу? Бичнээн төргийн орлого ч гэдэг юм уу төсөвт хуримтлагдав. Танд ийм тооцоо бий. Яг юугаар одоо жишээл жилдээ сүүлийн үед нэг 60-аас 70 тэрбум төгрөг хөгжин л гэдэг. Тэгээ энэ бол хангалттай тоо биш л дээ. Яг тооцооны хувьд бол бид нар хэлээд байна л да. Нөгөө яг гарч байгаа бүтээгдэхүүн маань яг технологинд гарахгүй байгаа учраас баг гарч байгаа байхгүй. Тэгээд хурдтай баг дээдлийг хамж яваад 100 жилийн хооронд гараад тэгэл явчих тийм л эрсдэл. Тэгэхээр нэг цагаар нэвтрүүлэг ярилцах сэдв болон за ярих хугацаа маань харин богино байгаа. Тэгэхээр яг одоо ганц хас танаас бас нэг зүйлийг асуугаад энэ сэдвийнхээ яриг өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр бас шүүх хурлын шийдвэр бол анхан шатны шийдвэр. Цаашаа дав заалдах хурлын шийдвэр маань анхан шатыгаа төтгөл зөрчдөг тийм дүр зураг ер нь Монголын шүүхт бол ер нь нийтлэг үзэгдэл болчиход байгаа шүү дээ. Цаашид яах вэ? За яг одоо ер нь өмнөх практик бол хэцүү байсан. Том компаниуд мөнгөтэй тийм улсууд бол аль шийддэг их олон тохиолдол байсан. Зүгээр харьцсан сүүлийн үед одоо сая бол бидний төрөл нэлээд том маш их сонирхолтой том хэрэгэлтэй зүгээр энэ манайд шийдсэн гэдэг бол бас шүүхийн шинжил явж байгаа болов гэж бид нар харж байгаа. Зүгээр цаашдаа давсаалдах шат мэдээж цаатал бол давах байх зүгээр уг нь давах шаардлага байхгүй л дээ. Тэгээ бодвол одоо цаашаа ярьж өөрчлөлт юм хийхгүй бол өгнөх давах байхгүй тэр тухайн төлбөрөө хонцод төлөөд дараагийн үйл ажиллагаа явуулах нь үн зүйтэй юм. Гэхдээ бид нар нэгэнт шүүгсэл бид нар бас гайгүй гэж ингэж үзэж байна. Тийм учраас нэгэнт нотлохоор бүх юмар нотогдсон байгаа. Хангалттай нотлохоор энэ чинь бүх мөнгөийг нэхээгүй шүү дээ. Тодорхой жишгүүл нэгч байгаа учраас энэ бол гайгүй хаал гэж үзсэн. За баярлалаа. Тэгэхээр бидний хөндөж байгаа сэдвийн хүрээнд тодорхой хариултыг өгсөн танд баярлалаа. Ажлын амжилтыг хүсье.